Түрэг нуурын ордод мөнгө угаасан байж болцсохгүй. Хийсэн бүх хүмүүстээр хариуцлага заавал барих ёстой. хүн өөрийнхөө зүйлийг тулгаад алдчихад өөр тийшээ дамжуулаад зарцсан байвал Монгол өнөөдөр ялч юу, ялагдч юу? Нутаг орноор заана гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? Маш их гомдож илээ. За бид Улаанбаатараас гараад 170 гаруй километр яваад Төв аймгийн Баян сум дээр ирлээ. Тэгэхээр Төв аймгийн Баян сум дээр бол Төврөн нуурын уурхай байрлаж байгаа. За тэгэхээр Төврөн нуур бол талбай хэмжээнд 39 мянганга 3 тэрбум тонны нөөцтэй. За мөн хүрэн нүүрс буюу эрчим хүчний нүүрс гаргадаг. 1983 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. За амнатын 5% татвараар тооцоход 15 их 80 төгрөг Монгол улсын иргэдэд ирэх их хэмжээний том ард юм а. За энэ ардыг бид газар дээрээс сурвалжилж иргэдийн байр суурийг сонсох гэсэн юм а. Монголын ард түмний хөрөнгөөр өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн 3.1 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөц бүхий Төврөн нуурын орд газар бүхэлдээ хятадуудын мэдэл шилжсэн тухай ноцтой мэдээллийг засгийн газрын хэрэгжил газрын дарга учрал олон нийтэд мэдэгдэж өнөөдрийн байдлаар хууль нэлтийн байгууллагад шалгагдаж байна. Тус хэргийн гэмтэн улсын хурлын гишүүн Халтмаагийн Баттулга өөрийн гэр бүл хамаарал бүхий этгээдүүд хятад хамсаатан түншүүдээр дамжуулан үндэстэн дамсан санхүүгийн схем үүсгэж офшор компаниудаар дамжуулан Монголын газар нутаг болох Төврөн нуурын ордыг Хонконг улсын биржээр дамжуулж 250 сая доллараар зарсан байдаг юм а. Баян сумын малчин ард түмэн бол Төврөн нуурыг одоо төр давах ёстой ийм байр сууриа илэрхийлэхээр цуглараад байна. Эсэргүүцчид одоо энэ хэсэг орнууд тийм ухаж өрөөд одоо дээрээс одоо хужаад өгсөн бол бүр хэцүү одоо бид нар ч. Тэ энэ нэл нүүрстэй төгрөгийн уурхай, тайдмын уурхай гэдэг нүүрстэй уурхай байна. Тэгээ энэ бол гадаад зардаг нь бол буруу юм байгаа их орноо ингэж зарна гэсэн чинь нэг юу гэсэн үг. Хоёр заавал энийг зарах байсан бол ашиглахгүй байхад энэ чинь нөөц нь байгальтаа байж лээ энэ бол дараа болохгүй л идэх байхгүй юу. За энэ нь бол одоо харамсалтай л байна бас. Заавал энийг заавал өнөөдөр ингээ хятадад аваач зараад идэх нь ер нь буруу л байхгүй юу. Одоо их сайхан нутгаа болно одоо. Ийм уул уурхайч байдгүй л байсан. Ерөөсөө. Бид нар эсгэрч байна. Төгрөгөө нуураа буцааж аваад гэж байна. Төр давхцал гэж бодож байна тий. За их л харамсаж байна. Үндэ хэлэхэд хятадуудад зарагдсан гэдэг утгаар нь бол харамсалтай байна. Тий нутгийн иргэдийн одоо ер нь гол зүрх одоо манай нутгийн сайхан нуур одоо тойромтой одоо ийм сайхан ус ундтай аршаатай ийм сайхан газараа бид нар бол бас ухуулж сэндичүүлж те баймаргүй л байна. Тэгэхээр одоо энэ бол буруу л гэж бодож байна. Бид нар бол одоо энэ төгрөг уурхайгаа заруулмааргүй. Өөрсдөө хоорондоо ингэж авч үлдэж үр хүүхдтэй үлдээмээр байна. Төврөн нуурын орд улсын хурлын гишүүн Халтмаагийн Баттулгын гараар дамжин хэрхэн хятадын өмч болов. Улсын хурлын гишүүн Халтмаагийн Баттулга Камекс компанийг 2006 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсад шинээр үүсгэн байгууллаа. Тус компаниараа дамжуулан Төврөн нуурын ордыг эзэмшигч Төврөн нуур Энержи компанийг 1.3 сая доллараар 2007 онд худалдан авлаа. Үүнийхээ дараа Камекс компанийхаа 54.5%-ийг Сингапурын болон Хятадын түншүүдтэй 2007 оны 6 сарын 16-нд шилжүүллээ. Үүнээс ердөө сар хагасын дараа тус компани Төврөн нуурын ордынх нь хамтаар Сингапурын офшор бүсэд бүртгэлтэй Камекс PTE компани руу шилжүүлэн өгөв. Халтмаагийн Баттулгын 90%-ийг эзэмшдэг Камекс компани нь Сингапурт бүртгэлтэй Камекс PTE Ltd-гийн эзэмшилд 100% шилжсэн байдаг. Сингапурт бүртгэлтэй компани руу. Энэ компани хувьцаа эзэмшигч нь хэн бэ? Гэвэл түүний төрсөн охин Баттулгын намуу хамтран олон бизнесийг эрхэлж байсан Билли Лимийн Лим Сён нар болохыг баталсан Сингапурын улсын бүртгэлийн байгууллагаас авсан дэлгэрэнгүй лавлага энэ бор хавцтай материал дотор байна. Үүний дараа Сингапурт Камекс PTE компани Well Delight Holding Limited гэх Британий Виржиний арлуудад бүртгэлтэй офшор компанид бүхлээр нь шилжүүлэн өгөв.
Энэ бүхний эц жинхэнэ 8 болсон бөгөөд Камины арлуудад бүртгэлтэй Minhin Waters Works Holding Limited компанид Хонконгийн хөрөнгөөр бииржээр дамжуулан $250 сая төгрөгөөр нүүрийн ордыг худалдаасан байдаг. За мөн улсын хурлын гишүүн найдлаа ноцтой баримт дийлгэсэн. 2006 оны 3 сарын 26-нд Баттуулгын гарын үсэгтээ Devo International компани руу хөргүүлсэн албан бичигт Монголын байгалийн баялаг нөөцийн ордуудыг зарж байна. Хятадын талын худалдаа өгч олж өгөөч гэх агуулгатай хүсэлт явуулж байсан нь төгрөг нуурыг зарсан хэрэгтэй шууд холбоотой ноцтой баримт юм а. Бизнес бүлэглэлийн гол түншүүд нь Билли Линсэн Пау түүний эртний найз Баянгол жочод буудал Сингапур ресторан ажилладаг, Голомт банкны баясгалан, Сахал Эрдэнэ бэлэг буюу худалдаа өгчний банкны эзэн, эдгээр нөхдүүд энэ хувилдаанд мөн л оролцсон. За энэ дээр нь биднээс ч одоо ерөөсөө нэг нутгийг л улс л та. Унан багасаа нялхаасаа худаад өдөө 60-70 хүртлээ явдаг болов. Тийм 70 хүртлээ л одоо энэ л амьдарч байна дөө. Бэлчээр ер нь хомсдгол юм ихтэй. Энэ урдаасаа уурхаан шороо тоос хийсэл салхингээл эргээд урдаасаа салхилуул тэгэл жигтэйхэн шороо манарал наашаа орж ирэх гээл ингээл байгаа дөө. Энэ төгрөгийн уурхайг анхан байгуулалтал манайх бууж байсан. Голлын усана мэлтигэнсэ ганган наваглан хоссонсоо гойхон марино Баттуулга бол одоо цаахар дээлмцээ цаахар мөрөнөд одоо ерөнхийлөгч болсон болоод нутаг орноо зарна гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Тэр нөхөр чинь актер хүн байна. Ард түмнийхэн одоо аль сайхан баялагийг зарж идэг. Тэрийг бол эсэргүүцэж байна одоо. Ерөнхийлөгч байсан Баттуулгыг одоо нэг иймэрхүү актер хүн байсан нь би одоо мэдсэнгүй. Ерөөсөө мэдүүлэгчгүй тэгээд хийсэнд нь одоо ер нь маш их гомдож л байна. Маш их гомдож л байна. Түүнд Монголын ард түмэн Монгол ялган гэх вариант нь итгэж энгийн нэг бизнесмэнээс улсын хурлын гишүүн, сайд, ерөнхийлөгч болтол нь дэмжсэн. Тэр ард түмний итгэлийг алдаж олон хор хулгайгаа албан тушаалаа ашиглан хийсээр ирлээ. Түүнд гомдсон иргэд Баттуулгад үгдэж төгрөг нуурын ордыг зарсан $250 сая Төв аймгийн иргэдэд тарааж өг хэмээн шаардаж байгаа юм а. Нутгийн иргэд өнөөгийн улсын хурлын гишүүн за Монгол улсын ерөнхийлөгч байсан Халтмаагийн Баттуулга гэдэг хүнд за нутгийнхаа энэ том баялагийг гадныхан зарсан байгаад маш их гомдож тэд өөрсдийнхөө үгийг нулимстай унгаж байсан юм а. Монголчууд бид баялагтай эзэн байх ёстой. Жэкоб Баттуулгын увайгүй шунлаас үүдэн Монголын баялаг Монголдо үлдсэнгүй.